Хамтаа үзэгчдээ баярлалаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ганц MRI аппаратанд гэмтэл гарч ажиллагаагүй болсноос хойш 6 сарын хугацаа өнгөрөөд байна. Гарсан гэмтлийг засахад 485 сая төгрөг шаардлагатайгаас гадна сэлбэг нь бэлэн байхгүй тул шинээр үйлдвэрлэхэд хугацаа шаардлагатай гэлээ. Ингээд наандаж 11-р сард ажиллагаанд орох боломжтой ч үүнээс үүдэж хүүхдийн амнаас эрүүл мэнд хохирсон асуудал гараагүй гэж эмнэлгийн зүгээс тайлбарлаж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн энэхүү MRI аппаратыг сорилуулад 3 дахь жилдээ болж байна. За баталгаат хугацаа 2 жил нь дуусаж, тус аппаратын их биед өнгөрсөн 4-р сард эвдрэл үүссэн. 2025 оны эхний 4 сарын байдлаар тус эмнэлгийн MRI аппаратанд тэгээс 1 настай 41 хүүхэд, 1-ээс 15 насны 341 хүүхэд, 15-аас дээш насны 163 хүүхэд, нийт 545 хүүхэд үзүүлсэн байна. За харин тус аппарат эвдэрснээс хойш CT аппаратаар тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа гэлээ. Энэ аппарат маань бол Монголд ганцхан манайд л байдаг. Монгол дахин суурилуулсан инженерүүд олон солонгосын инженерүүдтэй хамтраад болтын оншоо гэмтлийнхээ оншийг олоод үний саналаа ирүүлсэн байгаа. За одоо бол бид нар худалдаа хойшлогооноо хуулийнхаа хүрээнд нээлттэй тендерээ зарлаад 30 хоногоо үлээгээд гэрээгээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээ байгуулад бол энэ аппаратын маань сэлбийг үйлдвэрлэдэг байгаа. 30-45 хоногт бол үйлдвэрлээд наашаа явуулна гэсэн тийм байдалтай байгаа. Гэхдээ аль болох бид нар хурдан хугацаанд нэг ажилд оруулахаар төлөвлөж байна. Даатгалын санхүүжилтээр уулын гүйцэтгэл хийгээд эмнэлгүүд олсон орлогоор тоног төхөөрөмжөө шинжилээд, цалингаа тавиад ингээд явах зорилготой хууль байхгүй юу? Хуулийн үндсэн санаа. Даанч харамсалтай нь өнөөдөр өртгөө бүрэн тооцож чадахгүй, даатгалын санхүүжилт нь хангалттай биш, үүнтэй холбоотой олсон мөнгөө эрүүл мэндийн байгууллагууд бараг 70-80% зөвхөн цалиндаа өгч шít. Тийм учраас бид тоног төхөөрөмжийн шинжиллийн төрөөс тааж аль болохоор дутуу байгаа тоног төхөөрөмжүүдийг анхан шатанд аймаг дүүргийн эмнэлгүүдэд мөн лавлгай шатлын эмнэлгүүдэд хийхээр зорж байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 10 жилийн насжилттай CT аппарат энэ онд 4 удаа эвдэрсэн. За хамгийн сүүлд 1 жилийн баталгаат засвар хийгдснээр сард 100-аас 120 хүүхэд шинжилгээ хийлэгдэг байна. За шинжилгээ хүүхдийн биеийн байдлаас шалтгаалan 1-ээс 2 цаг үргэлжилдэг гэлээ. За харин MRI аппарат ажиллагаагүй болсноос CT аппаратын ачаалал нэмэгдсэн байгаа юм. За ямартайч тендерт 2 компани материалаа ирүүлж 11-р сард ажиллагаанд орно гэлээ. За бид энэ хариулт биелэлээ олгосхийг гэрэн сурвалжлах болно.